Апанэгэд бэлгэнэ. Unitel. За манайхан галзуу кино сувагтан тавтай морилцгоо. Борогийнх нь энэ удаад ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2021 онд гарч байсан Mission Impossible. Tom Cruise Broгийн Mission Impossible биш шүү манайхан андуураад байваа. Нэр нь жоохон төсtöөл юм байна. Mission Impossible гэх нь галзуу сонирхолтой солонгос киног борон ярьж өгөхөр сонголоо. За тэгээд энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар Unitel хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба адарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд олон таван юм нэмж ярьж та нарыг залхаалгүйгээр энэ галзуу киноны тайлбараа шууд эхлүүлье. Гэмт хэргийн бүлэглэлийн 3 гишүүн шөнөөр Хятадаас Солонгос руу хууль бус зэвсэг тээвэрлэж байгаагаар кино эхэлдэг. Хятадын дотоодыг аюулаас хамгаалах яамны мэргэжилтнүүд энэ хэргийн талаар сэжиг авсан учраас хууль бус зэвсгийн тээврийг зогсоохоор яаравчлан хөдөлжээ. Тэгсэн тээвэрлэгчид амархан бууж өгсөнгүй. Тэдний замыг хааж зогсоосон цагдаа нарыг буудаж унгаад цааш хөдөлдөг. За ингээд Хятадын дотоодыг аюулаас хамгаалах яамны удирдлага шийдэмгийн арга хэмжээ авахар шийдэж тэр хэрэгтэй холбоотой нөлөө бүхий албан хаагчийг барьж өчиггүй буудаад энэ асуудлыг шийдвэрлэх тусгай багийг Солонгос руу илгээхэр шийднэ. Гэвч тэд тусгай багаа Солонгос руу илгээгээд тэдэн баригдвал хоёр орны харилцаанд сэвсөх эрсдэлтэй байлаа. Тиймээс тэд тусгай хүчинд орохоор бэлтгэгдэж байгаа нэг эмэгтэйг илгээхэр болно. Хэрв тэр эмэгтэй баригдвал энэ хүн бидэнд ямар ч холбоогүй гэж мэлцэхэд амар гэж тэд шийджээ. За ингээд азаа үзэхээр шийдсэн ч тэрнийг амжилтанд хүрнэ гэдэг төдийлөн найдахгүй байлаа. Дүрс солигдоход Сүхан гэгч нэг залуу нэг өрөөнд сэмхэн гэдэж ороод бичиг цаас үзэж байгаа харагдана. Маний хүн бол Солонгосын тусгай хүчинд алба хааж угаад халагдсан нэг юм байлаа. Гэхдээ энэ удаад тэр ямар нэг тагнуулын ажил хийж байгаа биш. Зүгээр л түрээсэлдэг ховцтой орж ирсэн тэр байж. Энэ үеэр өөд болсон найзынх нь эхнэр ирээд хүүгийнх нь эмчилгээнд мөнгө нэмэрлсэнд талархаад тэр мөнгийг нь буцааж өгдөг. Сүхан бантад би мөнгөтэй байгаа болохоор эргүүлж өгөх хэрэггүй дээ гэж хэлсэн чинь үеэр офисынх нь түрээслүүлэгч ирээд сүүлийн сараа түрээсээ төлөөгүйг нь сануулсанд Сүхан бантад. Гэхдээ уг нь аль дээр мөнгө шилжүүлсэндээ банкн дээр л асуудал гарсан баг гэж мэдэн бодлоо. Энэ үеэр Хятадын тагнуул Жонхон тусгай даалгавар гүйцэтгэхээр ирсэн шинэхэн тагнуул Вон Иринтэй уулзаж байна. Тэр Вон Иринд Солонгост юу даахи гэдэг нэрээр амьдрах ёстой гэдгийг хэлээд энэ бол машинууд ажиллагаа. Амь насанд чинь аюул учирч ч мэднэ. Хамгийн гол нь чамд ямар ч дэмжлэг үзүүлэхгүй. Чи ганцаараа ажиллана гэдгийг санаарай. Гэж анхааруулдаг. Тэгээд тэрэнд цүнхтэй мөнгө өгөөд явуулна. Гэвч сайтар бэлтгэгдээгүй залуу офицерыг ийм аюултай ажилд ганцаараа явуулж угаадаа санаан зовсон Жонхон өөрийн хамтрагч Киро гэгч тагнуултай сэмхэн уулзаад тэрнээс дэмжлэг хүслээ. Солонгост Хятадын тагнуулуудыг дэмжих ажиллагааг хариуцдаг Кироч хуучны хамтрагчийнхаа хүсэлтээр даахид туслахаар болж уламжлал ёсороо нэг байрыг сарын хугацаатайгаар түрээсэлдэг. Тэр нь Сүханы түрээсэлдэг байр байлаа. Сүхан Кирог ямар учиртай хүн болохыг нь мэдэхгүй ч өндөр үнээр байрыг нь түрээсэлдэг учраас үе тэрэнд дамжуулж түрээслээд дундаас нь багсаг ашиг олдог байж. Өгнө Сүхан тэр офсыг түрээсэлж өөрөө хувийн мөрдөгчийн ажил хийхийг хичээсэн ч төдийлөн амжилттай болоогүй байна. Сүхан Кирод байраа түрээсэлэхээр тохирохдоо танд энэ байраа сүүлд түрээслүүлснээс хойш хачин хүмүүс залгаад янз бүрийн юм асуух болсон. Та тагнуулын ажил хийдэг юм уу? Гэж асуусанд цаадхан тэрэнд энэ талаар ам нээхгүй байхыг сануулад нэмэлт мөнгө санал болголоо. Тэгээд би орой эргэж ирнэ гэж хэлээд гарч явхад Сүханч баяртай үлдлээ. Гэвч Киро тэндээс гарч явсан даруйда нэг хөгшний төрж явсан тэрэгтэй хүүхдийг хурдтай ирж байгаа машинаас авардаг. Тэрнийг супер тагнуулын ясаар хурдтай машины дээгүүр харайн гарахад тэнд байсан хүмүүс баярлж алга тажсан ч араас нь ачааны машин ирээд мөргөж орхилоо. Харамсалтай нь тэрний амнасаа эрсдэлд оруулж аварсан хүүхэд нь хүүхэд биш, жижигхэн нохоо байдаг. Зангид Киро шууд сэхэнд хүргэгдсэн учраас юу болсон талаар Сүханч тэр даахич тэр мэдсэнгүй. Маргааш нь даахи Сүханы офс дээрээд тэрнийг өөрт нь дэмжлэг үзүүлэх ёстой тусгай ажилтан гэж боддог. Дарга өчигдөр танд ямар мэдээлэл өгсөн бэ? Энэ хавийг цэгцлээд Жон Момо устгаарай гэсэн. Энэ удаагийн даалгаварт хүн алах шаардлага байхгүй. Майдал нэг л буруугаар эргэж байгааг Сүхан гадарлсан ч даахи даалгаварт хэрэглэх бэлэн мөнгийг гаргаж ирсэнд Сүхан тэр мөнгийг нь шүүрч аваад би урьдчилгаагаа бүтэн авдаг гэж хэлээд шууд л тусгай агентийн дүрд тоглож эхэллээ. Даахи Сүхантай хамтран ажиллах хугацаанд тэр хувийн мөрдөгчийн офисын туслах ажилтны дүрд тоглох ёстой байдаг. Ингээд тэр Сүханы зааж өгсөн самбар дээр нууц мэдээллүүдээ бичиж эхэлсэн ч офисын эзэн гинт ирээд Сүханаас түрээсээ нэхэж толгой төрөөгүй загнана.
Сандарсан Сүхбаанч Дахигийн өгсөн бэлэн мөнгийг шүүрч аваад "Маа энэ 3 сарын түрээс" гээд өгчөгдөг. Дахи гайхсан ч репортоо үргэлжлүүлж Хятадаас Солонгос руу газрын ховор элемент оруулдаг нөхрийг мөрдөх хэрэгтэй байгаагаа ээлдэгнэ. Тэгсэн энэ үеэр нэг эмэгтэй орж ирээд алга болсон охиныг нь олоход туслахыг тэднээс хүсдэг. Сүхбаанч босс шиг хаашилж Дахиг кофенд явуулаад эмэгтэйгээс хэргийн талаар лавлж эхэллээ. Тэгсэн охин гээд байгаа нь хүн биш нохой болохыг мэдээд Сүхбаан энэ хэргийг мөрдөхөөс татгалцсан ч шанд нь жижигхэн алтан гулдмай өгнө гэдгийг сонсоод шууд зан нь хувираад "Бид таны охиныг заавал олж өгнө" гэж хэлээд явуулна. Эмэгтэйг явсны дараа Дахиг хэргийн талаар ярьж эхлэх гэсэн ч Сүхбааны ухаан санаа өөр газарт байсанд Дахи уурлаа. Сүхбаанч бантаад тэрний ярианд анхаарлаа хандуулж эхэлснээр сая нэг Зэвсгийн 8-ны хэргийг мөрдөх гэж байгаагаа ойлгоод сандарч Зэвсгийн 8-ны асуудлыг цагдаа нарт даатгасан дээргүй юу гэж дуулна. Тэгээд тэр хоёр хэсэг зур дор бүрнээ бодож эхэллээ. Сүхбаан Дахиг цагдаа биш, ийм их мөнгөтэй байгааг бодоход дотоод хэргийн яамны нууц ажилтан байх нь гэж дүгнсэн бол Дахи "Хэрв энэ намайг мөрөх гэж оролдвол энийг зүйл дуусгана" гэж бодно. За ингээд тэд яриагаа үргэлжлүүлж CL Chemicals компани эзэн Дуушиг гихчийг мөрдөхөр болдог. Дуушиг Орепор Ганнам дүүрэгт очиод наригдаг учраас Дахи тэрнтэй танго бүжгэлж байхдаа утсыг нь хулгайлж Сүхбаан доторх мэдээллийг нь хуулж авахар тохирно. Тэгэд маргааш өрөө танго кафед уулзахаар тохироод Дахи тэндээс гарч явхад Сүхбаан "Хэдийгээр бэлтгэл хийх боловч бүгд тангоны хувцас өмсч очдөг юм шүү" гэж санууллаа. За ингээд маргааш Дахиг улаан даашин зөмсөд кафед очтол тэнд хүмүүс бүгдээрээ энгийн хувцастай байлаа. Тэгсэн тэд зөвхөн тэмцээн дээр л даашин зөмсдөг байж таарна. Дахи Сүхбаанд ууралсан ч бие барьж тэнд байсан хүмүүстэй хамт бэлтгэл хийж эхэлнэ. Орой болоход Дуушигч уламжлал ёсороо тэнд ирлээ. Тэрнийг харсан Дахи бушуухан хамтрагчийнхаа өмдөг урж орхиод Дуушигтай хамт бүжгэлэхээр болно. За ингээд Дахи бүжгэлэнгээ Дуушигийн утсыг хулгайлаад Сүхбааны халаасанд хийсэнд Сүхбаанч бушуухан 0 руу гүйлээ. Тэгсэн Дуушигийн утас ухаалаг утас биш, энгийн утас байж таарна. Аргагүй байдалд орсон Сүхбаан дотор нь байсан мессежийг уншаад буцаад ирдэг. Тэгээд хэсэг оролцсны эцэст утсыг нь өөрт нь мэдэгдэлгүй өгч чадлаа. Удалгүй Дуушигийн утас дуурч тэр утсаар ярих гэж гарсанд нэг залуу хажуугаар нь зөрөхдөө хүзүүрүүн тарж орхисонд Дуушиг орж ирсэн даруйдаа унаад өгнө. Дахи тэндээс бушуухан явахыг хүссэн ч "Одоо явуул сэжигтэй учраас үлдээ. Бид хоёрыг хэн сэжиглэхгүй" гэж Сүхбаан хэлдэг. Тэгсэн цагдаа нар тэр хоёрыг хамгийн сэжигтэй хоёр гэж үзээд шууд цагдаагийн газар таваачаад байцааж эхэлдэг. Гэсэн ч ямар нэг сэжвэр олдоогүй учраас тэр хоёрыг явуулнаа. За ингээд тэдний гарсны дараа мөрдөн байцаах хэлтсийн дарга бусдаа "Энэ хоёр сэжигтэй нөхрийг ажиглаж байгаарай" гэж тушаана. Буцах замдаа Сүхбаан "Бай нэгэнд өгсөн юм чинь ингээд манай хэрэг хаагдчихж байгаа юм шүү" гэж баяртайгаар хэлсэн ч Дахи халгаасангүй. Тэрнийг ашиглаад хэрэггүй болсон хойно нь устгасан байна. Ингэж тэр таамаглаж байлаа. Хэрвээ тэр зүрхний шигдээс болоогүй мэрэгжлийн хүмүүс алсан бол хоёулаа бушуухан шиг дээшээ мэдэгдээд нэрээ татъя. Ингэж Сүхбаан санал болгосон ч Дахи урьдчилгаа мөнгөө нэгсэнд бандсандаа "Би чамайг шалгасан юм да" гэд өнгөрдөг. Хамгийн гол нь Сүхбаан хохирогчийн удаснаас ямар ч мэдээлэл хуулж авч чадаагүйд Дахи ууртай байлаа. Тэрээр Дахи босс руугаа залгаж хамтрагч нь тусгай агент биш байна гэж гомдлдог. Гэвч жонхун "Наад хүн чинь агент гэдгийг хэнд ч мэдэгддэггүй супер тагнуулчтэй" гэсэнд Дахи "Нэрээ тийм ч юм болов" гэж бодоод энэ удаад дуугүй өнгөрнө. Зарим нөгөө талд жинхэнэ тагнуул Киро эмлэгт ухаангүй хэвтэж байлаа. Тэрэнд ямар ч бичиг баримт байхгүй байсан учраас тэрнийг хэн болохыг эмчнэр тогтоож чаддаггүй. Маргааш өглөөнөөс Сүхбааныг алга болсон нохойн зарыг гудамжинд нааж яваад ирэхэд Дахи аль хэдийн ирчихсэн байлаа. Тэгээд Сөүлийн алдартай радио бүлэглэлийн боссыг урьдчилан үл таних хүмүүс буудаж алсан тухай мэдээг тэрэнд харуулдаг. Хятадаас орж ирсэн хууль бус зэвсгээр гэмт этгээдүүд бие биенээ устгаж эхэлсэн учраас тэднийг хайралтай зогсоох ёстой гэж Дахи үзэж байсан ч Сүхбаан юу хийх ёстойгоо мэдэхгүй байдаг. Дургуун хүрсэн Дахи тэрнээс урьдчилгаагаа буцааж авахар нэгсэнд бандсан Сүхбаан мөнгө төлөөл нэг хүн зааж өгьгээд 2 сая вон аваад нэг үзмэрчдэр тэрнийг дагуулад очдог. Үзмэрч эхэндээ юу ч мэдэхгүй юм шиг дүр үзүүлж байсан ч мөнгө авсан даруйда Ганнам дүүргийг хариуцдаг радио бүлэглэлд буу зэвсэг гэх мэт цагдаагийн анхаарлыг татах ямар нэг буруу гарын зүйл шаардлагагүй. Харин тэдний өрсөлдөгч Агс бүлэглэл бол хууль бус буу зэвсэгтээ орооцолдох боломжтой бүлэглэл гэдгийг хэлж өгнө. Тэр бүхэл боодолтой мөнгнөөс нь нэг ширхэг 50,000-ийн дэвсгэрт дутуу байгааг шууд хэлсэнд бандсан Сүхбаанч "Энд нэг үлчиж" гэсээр өвлөөсөө гаргаж өгнө. Тэгэд үйлчлүүлсэнд нь талархаад тэр хоёрыг жүүсээр дайлсан ч жүүснийх нь хугацаа дуусчихжээ. Тэндээс гарсан даруйда Сүхбаан Агс бүлэглэлтэд орооцолдох ямар ч сонирхолгүй байгаагаа хэлэхэд Дахи тэрэнд "Чи ч мэрэгжлийн хүн гэхэд хулчгаар юм аа" гэхэд бандсан Сүхбаан "Би хулчир үшээ. Чам шиг Шинковтой хамт тийм аюултай даалгаврыг гүйцэтгэмээргүй л байна"
Чиний мэдих боксийн дасгал гудамжны зодон хоёр өөр шүү дээ. Ингэж хэлнэ цаадах нь. Хэрвээ би чамайг цохиж чадвал чи надтай хамт Акс бүлэглэл рүү очиж шүү. Гэхдээ Сүхбаан тэрнийг үл тооно гэвч даахыг ганц ухсхийгээд тэрнийг ундлан цохиж орхилоо. За байж гараа. Борооно Unitel-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг гэхээр та Unitel-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ дадаг ердөө 10К-аар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нэх эрхтэй болно. Тэгээд нэх бүрд өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unitel app руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. Харахгүй байдалд орсон Сүхбаан Дахитай хамт Акс бүлэглэлийн байранд очиж хамтдаа цагдаагийн дүрд тоглож эхэлдэг. Гэвч Акс бүлэглэлийн толгойлогч буу зэвсэгтэй ямар ч холбоогүй гэж гүрийн. Тэд бүлэглэлийн толгойлогчийг авлах гэсэн ч Сүхбаанд өмнөх үйлчлүүлэгчээс нь үлдсэн өөр зорилготой гавал байлаа. Гэвч тэднийг ингэж бодолж байх зур гадаа нь буун дуу гарч хүмүүс хашгиралдаг сонсогдно. Учир нь буутай залуус тэдний байрлуу дайрч ирээд Акс бүлэглэлийн залуусыг өчиггүй буудаж байлаа. Тэр бүхэл тэд бүлэглэлийн толгойлогчийг хүртэл буудаад алчнаа. Сүхбаан өрөөнд орж ирсэн залууг цохиж унгаад бууг нь булааж аваад хаалгаа. Тэгсэн Сүхбааны цээж цус болсон байгааг Дахийг хараад тэрэнд хэлдэг. Энийг харсан даруйдаа Сүхбааны хөл нь гуйваад газар дундлаа. Гэвч хэсэг хугацааны дараа тэр нь өдөр Дахид цохиулснаас болоод хамраас нь гарсан цус болохыг мэдээ тэр бушуухан босож тэндээс гарч явдаг. Ажуулахад нөгөө буутай этгээдүүд тэндээс аль хэдийн явчихжээ. Дахи машиндаа суусан хойно буутай этгээдүүдэд алуулсан Акс бүлэглэлийн толгойлогчийн утсыг авчихсан гэдгээ Сүхбаанд харуулад тэр утсанд байгаа мэдээллийг шалгаж үзэх хэрэгтэй байгаагаа хэлнэ. Тэгсэн Сүхбаан тэрнтэй цаашид хамтрах ямар ч хүсэлгүй байлаа. Буутай нөхдүүд бүгд мэрэгжлийн тулаанчид байсан учраас цаашид Дахитай хамтрах боломжгүй гэж Сүхбаан гүрийдэг. Тэр бүхэл урьдчилгаагаа буцааж авна гэж хэлсэн ч нэмэр болсонгүй. Харахгүй байдалд орсон Дахи тэрэнд дахиад 10 сая вон санал болгосонд Сүхбаан тэр дөрөө хувирч нэг хакер таньдаг гэдгийг хэлээд тэдний их рүү хөдөлцгөн. За ингээд явах замдаа Дахи тэрэнд даалгаварт ашиглаж байгаа мөнгнөөсөө битгий нэг нэгээр нь суглаад бай. Гэсэн Сүхбаан тэр чинь ястаа сарамсаргүй тохиолдол байсан юм а гэж бол заруулна. Тэгээд Сүхбааны найзын ирээд утсаа өгсөнд цаадхан ч төлбөрөө нэхлээ. Сүхбаан өврөөсөө боодлон гаргаж ирж өгөөд найзууд хоорондоо тоолж бариад оноо болоод яах вэ те? Гэсэнд цаадах нь тоолох шаардлагагүй гэж хэлээд Пронц гаргаж ирээд мөнгийг нь хавчиж үзсэн даруйда нэг дэвсгэрт дутуу байгааг хэлсэнд бандсан Сүхбаан. Хөө энд нэг үлчиж. Гэсээр нэг 50,000-ын дэвсгэртэй гаргаж өгдөг. Тэгээд Сүхбааны найз утсыг шүүж яваад тэдэнд 3 хоногийн өмнө холбоо барьсан брокер Янгу гихчийн утасны дугаар гэрийн хаягийг олж өгнө. Тэгээд тэд бушуухан хөдөлсөн ч түрүүхэн хугацаанд дууссан жүү суучсан Дахигийн гидсэн базлаад балрах шахдаг. Тэд Янгу гихчин гэрт ирсэн ч тэр гэртээ байсангүй. Дахиж бушуухан 0 руу норж санаа нь амарлаа. Энэ үеэр Акс бүлэглэлийн байранд болсон зэвсэгт халдлагын мөрөөр цагдаа нар очсон байна. Тэгээд хяналтын камер шалгаж угаад мань хоёрыг тэнд явж байгааг олж харснаа тэр хоёрыг энэ бүх хэрэгт аль биесээр сэжгэлж эхэлнэ. Харин нөгөө талд Дахи бие засч дуусаад гараа угааж байхдаа баан дотор Янгугийн цогцос байгааг олж хардаг. Дахи цогцыг сайтар нэгтэлж үзээд амиа хорлсон мэт харагдуулах гэсэн аллаг байна гэдгийг шууд мэднэ. Бас тэд цогцос дор хаяж 3 хонсон болохыг олж тогтоолоо. Янгу гэгч нь Mugwang International компани хамгаалтын албаны дарга байж. Тэгэд мань хоёр тэрний утсыг шүүж яваад Жонхун гэгчийн дугаарыг олж авдаг. Дашиг сахирал амиа алдахын өмнө Жонхун гэгч рүү мессеж бичиж яаралтай холбоо барихгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн байсныг Сүхбаан санаж хамтдаа тэр Жонхун гэгчийг олохоор шийддэг. Тэгэд тэр хүн маргааш нь айлван зочид буудалд хүлээн авалт зохион байгуулах гэж явааг мэдээд тийшээ очихоор шийдцгэлээ. Тэнд очиод Жонхун гэгчийг яаж барьж авах талаар тэр хоёрыг зөвлөлдөж байх зур. Солонгосын сөрөг тагнуулын газрынхан аль хэдийн тэднийг ажиглалтандаа авсан байна. Тэд Дахиг Солонгост өссөн хятадын агент гэдгийг олж тогтоожээ. Бас тэрнийг албан ёсоор тагнуулын албанд илсээгүй учраас хэрэг мандлаа гэхэд хятадын талаас тэрнийг огт холбоогүй гэж гүрийх болно гэдгийг ч Солонгосын тал мэдэж байлаа. Хамгийн гол нь тэд Сүхбааныг хэн болохыг таньдгүй. Зүсээ хувиргасан сөрөг тагнуулын агент Food Truck-ны гадаа Сүхбаанд нууц дахиад өгсөн ч цаадах нь энийг нь ерөөсөө анзаараагүй байлаа. Энэ үеэр Сүхбаан өөд болсон найзынхаа хүүтэй уулзахаар хүүгийн хэвтэж байгаа эмнэлэгт очижээ.
Тэгээд хамтдаа бейсболын бэлтгэл хийж эхэлж байхдаа хүүгийн ээж ирээд тэднийг балиуллаа. Хэдэн жилийн өмнө нэг тусгай ажиллагааны үеэр хүүгийн аавыг Сүхан ардаа үлдээж ухарснаас болоод Сүханы найз амиа алдсан байж. Тэр цагаас хойш Сүхан өөрийгөө буруутгаж хүүд тусдын болохыг хичээх болсон бол ээж нь тэрнийг ерөөсөө халгаахгүй байлаа. Тэр оройн Сүхан Дахи хоёр төлөвлөсөн ёсоор хүлээн авалтад очлоо. Тэгсэн Сүханы өмссөн пижак тэдний суусан ширээний бүтээлэгтэй яг адилхан өнгөтэй байсанд Дахи ичдэг. Удалгүй Жонхон тэнд орж ирсэнд мань хоёр очиод тэрнтэй мэнчилэнгэ пижакныхын захад сонсох төхөөрөмжөө суулгаж амжина. Гэвч энэ үеэр Акс бүлэглэлийн залуус ирээд үүмэн дэгдэж эхэллээ. Учир нь тэдний боссыг Жонхон болон тэрний залуус алсан гэдэгт тэд итгэлтэй байлаа. Гэвч Жонхоны хамгаалагч залуус онцгой чадварлаг тулаанчид байдаг. Ингээд тулаан ширүүсэж эхлэхдээ зэрэгцээд Жонхон тэднийг балиулж бид цагдаа нарын анхаарлыг татахыг хүсэхгүй учраас яалаа гэж та нар руу дайрах юм. Харин Родио танай хоёрын хооронд яс хайснаар аль бүлэглэлд ашигтай байж таарах уу? Ингэж асуусан Аксын шин толгойлогч Гамбук бүлэглэл. Гэж хэлээд ууралж Гамбук бүлэглэлийнхнийг арчиж хаяхын тулд Жонхунаас 100 ширхэг гарбуу худалдаж авахар тохирдог. Мань хоёр ч энэ бүх яриаг нь сонсож өнөө өрөө зэвсгийн аймаа болох гэж байгааг олж мэднэ. Энэ үеэр Жонхуны залуусын нэг нь мань хоёрыг өчигдөр Акс бүлэглэлийн байранд байсныг санснаар тэд элчлэгдэж тэндээс зугтах гэж оролцсон ч удалгүй баригдчихна. Ингээд Жонхон тэднийг байцааж эхлэхэд Сүхан өөрийгөө ямар ч буруугүй. Энэ эмэгтэй Ёнгог гिचийг мөрдөөдөг гэж гуйсан. Ёнгогоос мөнгө салгах гэж байгаад өөрөө мөнгөө заллуулчихсан болтой юм билээ. Гэж тайлбар тавьдаг. Жонхон тэрний ярианд үнэмшиж байгаа мэт дүр үзүүлээд надад нэг тусвал. Тэгээд эмэгтэйг аваад яв. Гэж хэлнэ. Тэгээд Жонхоны залуус тэрнийг нэг цагдаагийн пост дээр дагуулж ирээд дотор нь байгаа бүх цагдаа нарыг аалахыг тушаалаа. Тэгсэн тэр нь найзынхын эхнэрийн ажилдаг пост байсан учраас Сүхан хүнд байдалд орно. Аргагүй байдалд орсон Сүхан бууг нь авсан даруйдаа машинд байсан бүгдийг буудаж унгаад машиныг нь унаад шууд буцаад давхидаг. Гэвч тэрнийг ирэхэд Жонхон болон тэрний хүмүүс зочид буудлаас явчихжээ. Тэгээд Сүханыг тэндээс гарч ирэхэд цагдаа нар тэрнийг зочид буудлын үүдэн дээрээс бариад авна. Цагдаагийн газарт очиод Сүхан зэвсгийн 8 ачтыг илрүүлэхийн тулд тусгай хүчинтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ хэлсэн ч цаадуул нь итгэсэнгүй. Цагдаа нар тэрнийг Дахи руу залгуулахад цаадах нь юу ч болоогүй юм шиг л удсан аваад би зүгээрээ гэртээ ярьж байна. Над руу битгий салга. Хамтдаа Ямпион гомон хэдэн удаа идсэн бэлээ? 6 удаа шүү дээ. Харин би гогсоо гомон идмээр байна. Гэж хэлээд уцаа тасалчихна. Энэ үеэр сөрөг тагнуулынхын ирээд тэрнийг байцааж эхэллээ. Тэгээд Дахиг Хятадын тагнуулын албаны агент гэдгийг хэлээд Сүханыг тэрнтэй хамтарч байгаа эсхийг байцаадаг. Тэгээд тусгай төхөөрөмжөөр тэрнийг худлаа яриаггүй болохыг ойлгоод та Солонгосын үндэсний аюулгүй байдлын эсрэг гадны этгээдтэй зариудаар хамтраагүй байна. Гэхдээ та хийсэн бүхнийхээ хариуцлагыг хүлээнэ. Бид танд туслахгүй гэж хэлдэг. Энэ үеэр тэд хууль бус зэвсэг Солонгос руу орж байгааг мэдсээр байж зогсоогоогүй болохыг, Хятадууд ч Дахиг мэдсээр байж үхэл рүү нь явуулсан болохыг Сүхан ойлгоно. Ингээд Дахич бас олон жилийн өмнөх өөр шиг нөхцөл байдалд орсныг тэр ухаарлаа. Сүхан өөрөө Таиландд болсон тусгай ажиллагааны үеэр тушаалын дагуу биелэгдэшгүй даалгаварт явж аргагүй ирэхэнд найзыгаа үлдээснээс болоод сайн найз нь амиа алдсан байж. Тиймээс тэр Дахиг аврахаар сэтгэл шулууддаг. Тэгэд тэр байцаагчийнхаа бууг булааж аваад буу тулгаж гарч ирээд цагдаагийн даргын цоошин машиныг унаад тэднийг оффист нь түгжээд тэндээс зогтдог. Тэгэд явах замдаа тэр Дахигийн утсаар ярьсан хоолны нэрнүүдийг холбож тэрний байгаа газрын байршлыг тогтоогоод Дахиг аврахаар давхина. Энэ үеэр Жонхон тохирсон ёсоор Акс бүлэглэлийнхэнд бууга зархаар бэлтгэж байлаа. Тэр Солонгосын бүх бүлэглэлүүдэд буу зарж Солонгос даяар эмх замбраагүй байдал үүсгэхээр төлөвлөж байдаг. Удалгүй Акс бүлэглэлийнхэн ч зэвсгээ авахар ирцгэнэ. Тэр үеэр Жонхон Акс бүлэглэлийнхэнд бууга өгөөд Дахи дээр туршиж үзхийг санал болгоно. Харин нөгөө талд Сүхан Дахигийн байсан өрөөнд симхэн нэвтэрч тэрнийг суллана. Тэгээд чиний өгнө гэж амласан 10 саяын төлөө ирлээ шүү гэж хэлдэг. Гэвч удалгүй араас нь Жонхоны хамгаалагч орж ирсэнд Сүхан тэрнтэй ширүүн тулалдана. Тэгээд тэр хоёрыг өрөөнөөс гарсан хойно нөгөө залуу хутга барьсаар урд нь гараад ирнэ.
Сүхантай тулалдаж шаргацсан хамгаалагч бусад дээрээ ирээд амьсгал хураасанд тэнд байсан Жонхууны хамгаалагчид болоод Акс бүлэглэлийнхэн бүгдээрээ хамтарч мань хоёрыг хөөхөр болцгоно. Ингээд мань хоёр тэд нартай нэгэн зэрэг тулалдаж эхэлдэг. Энэ үеэр Сүханы утсанд цагдаагаас мессеж ирсэнд нэмэлт хүч ирхэн гэж тэр хоёр баярлцгаана. Гэвч нөгөө алга болсон нохойг олсон тухай мэдээ байсанд Даахигийн урам хугарсан бол их мөнгөтэй болох нь гэж бодсон Сүхан баярлдаг. Ингээд тэр хоёр Аксын залуусыг нэг нэгээр нь ангуучилж бууг нь булааж аваад өндөр төвшөнд бэлтгэгдсэн тусгаагийнхны ёсоор багаар ажиллаж Аксын залуустай үргэлжлүүлээд үзэлцэн. Зангид мань хоёр Аксын залуусыг зүйл дуусгаж ганцхан Аксын шин толгойлогч үлдлээ. Даахиг тэрэндээ тулалдаж байх зур Жонхууны хятад хамгаалагч хутгаа барьсаар хурж ирнэ. Нөхөр хутгаар нэлээд сайн тулалддаг нэгэн байлаа. Сүхан чухарсангүй тэрэнтэй хаалт тулалдаж эхэлнэ. Эцэст нь мань хоёрыг тэндээс гарч явахын өмнөхөн Жонхууны сүүлчийн хамгаалагч болох Орос залуу гараад ирнэ. Тэгээд тэр бууга газарт тавиад тэрэнтэй хутгаар хаалц тулалдах санал тавилаа. Гэвч Сүхан тэрний яриаг ойлгосонгүй. Нэг хутгаа өгөхөөр тэрэн лүү шидэхэд цочсондоо нөгөө залууг нам буудаж орхино. Тэгээд тэр хоёр тэндээс зугдах гэж байгаа Жонхууныг зогсооно. Жонхуунч тэднийг хамтрагчтай болгохыг ядхаж хамтдаа ховсгол хийцгээе гэж уриаллаа. Гэвч ятгалган талаар өнгөрч Жонхуун болон Аксийнхан бүгдээрээ шоронд орцгоожээ. Сүханч бас шоронд хоригдсан байна. Гэвч удалгүй сөрөг тагнуулынхан ирээд тэрэнд багтаа элсүүлэх саналыг тавилаа. Учир нь Хятадын тагнуулын тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлсэний улмаас Хятад Солонгос хоёр орны харилцаанд эерэг дэвшил гарсан байна. Тиймээс засгийн газраас Сүханд өршөөл үзүүлж суллах шийдвэр гаргасан байж. Сүхан эхэндээ засгийн газарт ажиллахгүй гэж гэдээсэн ч цүнхтэй мөнгө хараад шууд зан нь хувирлаа. Тэгээд тэр шоронгоос гарсан даруйд найзынхаа хүүгийн мэс заслын төлбөрийг бүрэн хийдэг. Удалгүй Хятадын тагнуулын алба болон Солонгосын тагнуулын албаны хамтарсан ажиллагааны хүрээнд Даахи Сүхан хоёр Оросын КГБ-гийн мэдээлэгч нэг эмэгтэйг олох ёстой байлаа. Тэгсэн тэр эмэгтэй нь Сүханы агентлагаар нохоогоо хайлахаар ирсэн эмэгтэй мөн байж таардаг. Тэр мэдээлэгч алтан эдлэл дотор SD карта хадгалдгаараа зартай гэдгийг сонсоод Даахи Сүханаас нөгөө жижиг алтан гултмаг яасныг асуухад майнер айл хэдийн зарчжээ. Ингээд тэр хоёр баян жуулчдын дүрээр Оросын Владивосток хот руу аялахаар болдог. Тэгсэн тэдний суух ёстой онгоцсон жижигхэн зэвэрсэн зав байж таарлаа. Ингээд мань хоёр хоорондоо хэрэлцээр Орос руу хөвснөөр кино маань конец фильма. Жайн галзуу киноны тайлбар энд хүрээд дуусч байна. Хүүхдээ хөгжилтэй юмнууд ч боллоо шүү. Нөхөр нэрээс хэдэн төгрөг салтаалч галах юм а тийм ээ. Тэгээд моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань we need more гэж комент үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар Unitel хамтран ажиллаа. Борооно Unitel-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг гэхээр та Unitel-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10К-гаар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нээх эрхтэй болно. Тэгээд нээх бүрд өөр өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unitel app руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. Та нар маань тэгээд subscribe дарж амжаагүй бол сабадараад дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.